Амны орон сууцны одоо шалны халаалтыг хэрхэн яаж зөв суурилуулдаг, юун дээр анхаарах ёстой талаар та бүхэнд зөвлөгөө мэдээллийг хүргэхэд бэлэн болоо тийм. Энэ болохоор яг үндсэндээ хамгийн түрүүлж үндсэн шал маань ямар ч үгүй сайхан тэгшин байх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө дараа хийгдэх ажил гэвэл нийт дотор цэвэр зайных метр квадратыг гаргана. За метр квадрат гаргасны дараа халаалт маань тухайн квадратын 60-аас 70% твэрсэн байхад ерөнхийдөө хангалттай халуун. Заавал 100% тавих шаардлага байна. За одоо та бүхний харсанчлан одоо яг эцсийн хийгдэх ажил маань болохоор одоо ерөнхийдөө 70% бариад автонгуудаа байрлуулчих гэсэн үг. Одоо энэ өрөөнд бол ингээд тавьчихсан 70% дүргэлт гэсэн үг. Тийм 70% дүргэлт өрөөний. За тэгэнгүүтээ одоо энэ хавтангаас хөрөлдөж одоо энэ үтсэн зай байгааз үтсэн зайг одоо тэр дулаалгын эрдэн буюу дүүргэж шал гэж ярьдیں۔ Биднийхээ. Тэрүүгээр одоо яг тэгшдгээ дүүргэж өгнө гэсэн үг. За энэ нөгөө нэг манай халаалтын зузаан байна 1.5 таа учраас та бүхэн байшингаа барихтаа юугаа сайн тооцоолох хэрэгтэй. Таасныхаа. Тийм. Тэгэхгүй болохоор одоо нэг шалан дээр чи 1.5 хатаа халаалч орно. Дээрээс нь 1-2 санжийн паркет орно. Тэгэхээр доор ээж 3 санж дэше өргөднө гэсэн үг байна. Техник. Тэгэхээр хамгийн асуудал нь таасныхаа өндрийг сайн яах хэрэгтэй. Одоо эдгээр яхаа ингээд шууд өрөө тавьчлаа шүү дээ. Ингээд болоо юм аа. За одоо ингээд байрлуулах нь бол тэгэхээр ерөнхийдөө бие рүүгээ ингээд зэрэгцээ холбоогоор дамжиж явчихсан үг. За. За ингээд үрж дуусангуутаа ингээд хооронд нь холбогдох юм биш үү тий. За ингээд за хооронд нь холбоод ингээд 6-ч 10-ч ингээд холбоно шүү дээ. За тэнгуут энэ эхлэх цэг байгаа. Энэ эхлэх цэг. За. Энэ эхлэх цэг маань болохоор өөрөө бас яг адилхан хоёр залгууртай. За. Жишээлбэл одоо энэ болон тойрно шүү дээ. Тэгэхээр энэ авто маань өөрөө дотроо энэ нөхтөө байхгүй юу? Энэ шиш ингээд нэвт гараад ирэх юм. Шууд нэвт гараад нэсв. Түүнээс биш шалан дээр бол ямарваа нэгэн цахилгааны ус ил гарахгүй гэсэн үг байхгүй ерөөсөө. Ингээд шалан дээр орчих واخгүй юу? Зөв. За тэгэнгүүтээ одоо яг бидний одоо зүгээр нэг ярдагчлан одоо нэмэх хас гэж явж байгаа шүү дээ. За шилэл одоо синхрон нэмэх гэд улаан хас болчих шүү дээ. Тийм байна. За тэнгуут синхэр улаантайгаа ингэ холбогдоод явах байхгүй юу? Тий. За байрлуулахтаа ямарсан эдрийг хооронд нь холбоно гэж үзээд тий. Ойрхон байрлуулах нь шүү дээ. Ингээд хажууд нь дэрэгтүүлээ тий. Тий. Энэ мэтэр дэрэгтүүлээ ингээд байрлуулах нь шүү дээ. Эндээс цаг авчна шүү дээ. Тий. Энэ 8 хавтан чи ийшээ эдэртийгээ яаж холбогд? Дахиад тустаа. Тий. Холболтууд нааш явж ирээд одоо нөгөө нэг төхөөрөмж шүү дээ. Төхөөрөмж рүүгээ яаж холбох вэ гэдэг. Тэжээд авах нь шүү дээ. Эндээс үнцэн шүү дээ. За тэгэнгүүт эднийг ингэж багцлах гэсэн үг. Хооронд нь. Ингээд гурван ингэ нийлүүлээд за ингээд гурван ингэ нийлүүлээ боочих шүү дээ. Тэнгүүт энэ маань энэний ч 0 энэний ч 0 болоо явчих шүү. За тэнгүүт энэ тусгай толгой байна шүү дээ. Энэ толгоогоор ингээд багцалж өгнө. Сахарын тэн дээр ороож ярихгүйгээр. Ягаад гэвэл энэ заргалтаас дамжаад бүгд нөгөө нэг цаашаа тогоо дамжуулж байгаа учраас. Зөв. За тэгмүүд энэ нөгөө нэг олон багцсан утас чи одоо нэг бас гэд хоёр хуудас болчих байгаа. Тийм байна. Энэ хоёр утас чи одоо нөгөө төхөөрөмж рүү явна гэсэн. За үндсэн өдөртөн дээр холбогдсон ард талд нь угаасаа аут энэ оролт буюу гаралт гээд хосоос хоёр толгой байгаа. Шалны халаалтын хавтангаасаа гарч ирж байгаа тэжээлээ болохоор гаралт буюу аут дээр нь холбоно. Цахилгааны шийдний хайрснаас ирж байгаа хоёр утсаа бол энэ буюу оролтон дээр нь холбож өгнө. За үндсэндээ бол 70% дүргэж байгаа нь бас тавилганыхаа юг бол тодорхой хэмжээс авч ирэх гэсэн үг шүү дээ. Тийм байна тий. Тэгэхээр тэрнийг бас анхаарах хэрэгтэй байна тий. За яг үндсэндээ шалны халаалтын стандарт болохоор 60 м квадрат хүртэл яг даацаасаа хамаарал 2 тог асуудал ажиллана. 60 м-ээс дээшээ 200-300 м квадратаар зайлшгүй 3 8 шаардлагатай. Энэ орон нутгийн айл ч юм уу ер нь хуучны айлууд бол мэдээж нэг дээрээс үе авдар байдаг шүү дээ, төлбөө авдар. Тийм авдар байдаг гэхэд авдарндаа бас доод хэмжээний нэг 5 санжи хөл хийж тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгжээш нөгөө баррикадын шалан доогуур агаар сэргийлт явагдчихэж шалны халаалтын өөрөө нөгөө нэг очны агаарыг халааш дээшлүүлэх хэрэгтэй учраас бүх байшингаараа 3.5 км гэж бодъё л да. Тэнгүү жижиг өрөө энэ тал нь амарчлаа гэхэд нэг 1.7 км ч юм уу тийм үстэй ажиллаж байна. Тэнгүүд амраал дахиад нөгөө талын холбооч нь ажиллаад ихтэнгүүд 1.8 км ч юм уу тий. Ингээ зурж ажиллах байхгүй. Одоо энэ юун дээрээ зааж өгсөн температуртаа хүрээл унтраад. Тий яхаа буцаад яхаа 1 градус багасгаар асах юм. Тэр энэний зарчим нь дээшгөө 1 градус, доошгоо 2 градус. Тэгэхээр 3 градусын хооронд л ажиж амрана гэсэн үг. Одоо шил би 30 градусаар тавьчлаа гэхэд энэ маань 31 градус хүрэл амарч гэсэн үг. 28 хүрээд ажиллана гэсэн үг шүү дээ. Тий. За манай дагуу шалны халаалтын төрлөл бол одоо түрүүн та бүхэн амны орон сууц дээр харсанчлан хавтан халаалт байгаа. Хулдаасан халаалт гэж байгаа. Энэ хулдаасан халаалт бол мөн адилхан паркет хэвс дороочны дор
шууд хэрэглэх боломжтой. Энэ пилонк халаад бол ерөнхийдөө яг цаг хугацааны үед бол хамгийн анх гарч ирсэн. Зөвхөн баррикадын дээр ашиглах боломжтой. Ариун цэврийн өрөө, техникийн өрөөнд пилта чулуун шаландар халаах зориулттай халдаг кабелууд байна. Бүх ажил тусаад халаатаа шууд хижээд холбосон. Одоо манай энэ халаалтын хавтан дотор бол цаанаасаа нөгөө үйлдвэрээсээ хит яган тоёны инфра халдаг кабелууд явж суурилуулсан байгаа. Одоо та бүхний харсанчлалын одоо тэжээл өгөхөд тэр халдаг кабелууд маань одоо энэ шарлаад байгаа нь болохоор халаад эхэлж байна гэсэн үг.